Сайн уу. За өглөөний минь төрхий. За өнөөдөр влог бичих чинь. Тэгээ яах гэж юм гэхээр миний үс бүр ургаад. Тэгээ манай үсчийн ихч арай гэж би цаг аваад одоо үсчийн явах гэж юм. Бүгдээрээ хамт үсчийн яваад надтай нэг өдрийг хамт өнгөрүүлээ. Тэгээ би одоо Японд нөгөө Black Friday-ийн сэлүүд болоод бас өөртөө баг зэрэг худалдаа авалт хийсэн. Тэгээд жоохон охтуудын влог хий гэж бодлоо. Тэгээд та нар маань бичлэгтэйгээ хамтаагаарай. Надтай нэг өдрийг хамт өнгөрүүлээрээ. Тэгээд бичлэгийнхаа төгсгөлд ямар худалдаа авалт хийснээ хуваалцъя гэж бодож байна. Манай том хүү сургуулийнхаа аяллаар 6 дугаар ангийнхантайгаа бүгдээрээ нийлээд аяллаар явсан байгаа. Тэгээ өчигдөр 2 баг маань бид гуруулаа үндсэн. Тэгээд багыгаа цэцэрлэгтээ хүргээд өгцөө. Одоо томыгоо цэцэрлэгт нь оруулж өгөөд тэгээ цаашаага өсчин рүүгээ явах гэж байна. Яа, үсээд засуулаагүй бараг хагас жил болж байна. Амар ургацсан. Тэгээ жоохон нөгөө ширэлдээд байгаа. Тэг үсээ гоё алгыг гэж бодож байна. За, ингэж худлаа. Энэ миний шинэ худалдан авалт. Зараагаас авсан. Ингээд явъя гэж бодож байна. За 11 болж байна. Өглөө юм мэдэж амжаагүй амар өлсөд. Тэгээ үсчин рүүгээ орохоос кебаб идэх гэж бодлоо. Хамгийн халуун ногоод. Яа, Шибуягаас алхаад замдаа юм идээд одоо Омотесандо дээр ирж байна. Бараг үсчин дээр ирж байна. Тэгээ би нэг гутал харах гээд байгаа юм. Тэр гутлаа харчаад тэгээ 12-оос хэсчэнтэй. Яа, энэ үсээ нэг засуулъя. За энэ нийшээ ингээд чигээр явахаар нөгөө Харажику энэ төр гээд байдаг байхгүй юу? Энэ сая шинээр ашиглалтанд орсон. Үсчнээсээ гарч ирчээд ийшээ орж үзт юм уу? Тэг би нөгөө кофе энтер уухаа ойлцсон чинь кофе шоп орохгүй болцсон болохоор иймэрхүү газраар нэг явахгүй юм. Диор нэгтгэж байгаа юм байна. Яа. Омотесандо. Би одоо энэ үсчиндээ бараг 10 жил засуулж байгаа. Шинэ жил болохоор орой болохоор энэ гудамж ингээд тэр чигээрээ гоё гэрэлтэй илэмнэ шигтэй болчихдог. Энэ шинээр нэгдсэн. Ийшээ орё доо гарч ирээд. Шинэ газар үзье да. Ийшээ мишээ машинаар ирэх ядаргаатай шүү. Энэ гудам ингээд шөнө болохоор амар гоё гэрэлтэй. YouTube 載せていいよ。ママになった。私ね。ちょっとまだうすち。イエーイ。1歳おめでとう。ありがとうございます。最高になすこりす。はいどうぞ。はい、ありがとうございます。はい、すぎるだそうした。はい、これね。じゃあ、あかねさんとエルフミホが話すことがいっぱいありすぎて。話したいことがありすぎて、やる人もいい声。はい。営業ですかね。やば。やばいね。Би надаас энэ секси гэрээс авч болохгүй нэ л та.
Би заавал секси байх ёстой юм шиг байна. Ой. За өсөө гоё засвалчлаа. Гоё. Тийм. Влого бичиж юм. こんなにおしゃれなのに。ちょっと待って、これが。Окей. Өсөө засвалчлаа. Ямар вэ? Атлаас ямар вэ? Окей, аригато. Яг гоё юм идмээр санагдаад бах юм. Эндээс идчих тийм үү? Энэ гоё харагдаад бах юм аа. Яа. 850 yen гинэ. Өнөөдөр бүр нэг өөрийгөө ихлүүлмээр санагдаад байна. Өсөж амачаад хай. Kawaii. Яг зураг шигэ байж чадчихэв нөө. Итадакимасу. 38。はい。あ、やっぱ重いよね。ちょっと重いですね。そう重いと。かわいい。履いてたらそんな気にならない重さにはなってます。あ、重っ。あ、でもかわいい。やへん。Yung bogон түрээтэй доктор Мартин сонирхоод байгаа байхгүй юу? За энэ үү. Энэ амар хөөрхөн нэг тийм эмгтээлэг классик харагдаад байгаа. Одоо энэ чи одоо 40 хүрэх байгаа хүнд арай залуу юм уу да? 38. Энэ хөөрхөн харагдаад байна. Аригатоо гозаймасу. За алийн сонгосон гэдгийг гэртээ хараа зарлж үзье бүгдээрээ. Ее. За харж ирээд хүүхдүүдээ аваад манай том хүү сургуулийнхаа аяллаас харж ирээд тэгээ хоолоо идчихээд одоо би хүнсэндээ гарлаа. Тэгээд хүүхдүүдээ унтуулсныхаа дараа өөртөө сүүлийн үед авсан худалдаа авалтуудаа харуулъя гэж бодож байна. Юу авсан бол? За яа. Хүүхдүүдээ унтуулчлаа. Тэгээд жанжираа өөртөө авсан юмнуудаа харуулъя. Сүүлийн үед амар хичээж байгаа.
Black Friday болж байгаа штэ. Тэгээд бүр өөрийгөө бүр амар баярлуулмаар санагдав. Тэгээ би нөгөө нэг зунаас хойш ер нь өөртөө нэг юм аваагүй байхгүй юу. Хувцсныхаа шүүгээд ерөнхийдөө айгүй сайн зэгцлээд тэгээд надад одоо ингээд өмсгөд ч юм уу ингээд гоё зохихоо болцсон ч юм уу. Тэгэл за хизээ нэг өдөр өмсөж магадгүй гэж бодоод хадгалаад исэн хувцсрууд энэ төр тэгээд нэг жоохон гандаж мандцсан хувцснууд энэ төр бүгдийг ингээ өөрөөсөө явуулсан, өмсгүй готлнуудаа бас явуулсан. Өөртөө байхгүй бас юмнуудаа ингээд ерөнхийдөө жоохон авлаа. Тэгсэн чи айгу гоё юм. Миний дотор хүүхэд маш их баярлж байна. Зунаас хойш ганцаараа олсноос хойш ингээл 3 хүүхэдтэй хамаг байдгаа барайл ингээл за би яах вэ? Миний хэрэгцээ яах вэ? Одоохондоо ингээ нүцгэн болоогүй юм чи ингээл өөрийнхөө одоо яг авмаар байгаа ч гэсэн тэрийг ингээ хойшин дараа явуулсан. Тэгээд одоо яг Black Friday болоод юмнууд айгуу гоё хямдарж байгаа болохоор ер нь өөрийгөө бас ингээд айгуу сайн хичээж байгаа шүү гэд бас дотор хүүхдээ баярлуулъя гэж бодоод тэгээд юмнууд авсан. За юу авснуудаа харуулъя. За доктор Мартинсийн гутал авсан. Тэгээд би Instagram дээр асуусан штэ. Алийг авах уу гэд бүр ерөөсөө мэдгүй. Гэхдээ яг мэдчихлээсэн л да. Гэхдээ хүн ингэдэг нэг жоохон эргэлцчихдээ штэ. Тэгээд за яг энийг за хамгийн сүүлд нь үзүүлээ. Хүмүүсээс айгүйх асууж агаад сонгосон болохоор доктор Мартинс авчихъя. За энэ хадаа. Жанжара. Зарагийн хай хил авсан. Тэг би нөгөө нэг надад хай хил одоо бүр нэг ширхэгч байхгүй заяа. Тэгээд өмнө нь байсныг болохоор нөгөө манай одоо салж байгаа нөхөр авч өгчээсэн. Тэгээд бит хоёр нэг хэрүүл хийж байхдаа би биэндээ авч өгсөн бүх бэлгнүүдээ ингээд би сэркад авч өгснийгоо бүгдийг хаяад тэгсэн сэрка бас надад авч өгчээсэн бүх юмнуудаа ингээд нэг тийш нь болгоцсон. Тэгээ надад одоо өсгийтэй гутал ерөөсөө байхгүйсэн. Тэгээд өсгийтэй гутал авсан. Ийм хөөрхөн бантигтайг авсан ийм ихтэлэг. Зарагаас авсан. За тэгээд би бүр энийг дээрээс хойшоос авъя гэж бодсон. Little black dress. Бүх охтуудын хувцсны шүүгэнд байх ёстой зүйл бол жижигхэн хар даашин байгаа. Тэгээ энийг авсан. Тэгээ сүүлийн үед би хилээ юмд айгуу дуртай болоод байгаа. Тэгээд энэ бас өмсөж байгаа хувцс маань бас барыг хилэн материалтай ингээд энийг авсан. За өмсөж үзүүлэх үү? Өмсөж үзэх үү? Хармаар байна уу? Бүр нэг юм хөөрхөн охинлог юм өмсөж үзмээр санагдаад. Тэгээд бас хитрхи хөгшөрхөөсөө өмнө бантигтай өсгийтэй гутал авчлаа. Энэ хөөрхөн магаз амар хөөрхөн. Би энэ ливчгээ цахалгаараа тайлсангүй. Энэ хормон амар хөөрхөн таалагдаад амар хөөрхөн дэрвгүй. За нэг юм байна. Тэгээ удахгүй бас шинэ жил энэ төр болох гэж байгаа болохоор Токио шинэ жил хийх гэж байгаа хүмүүс өрөөрэй. Шинэ жилийн хувцас бэлэн байгаа шүү. Ямар байна? За та нар энэ лукийг юу гэж бодож байна? Хэлээрэй за. Дараа нь болохоор энэ Зарагаас ийм юм тавсан ийм гоё цагаан ойдолтой. Тэгээ би одоо гинт турцсан чинь миний өмднүүд амар том болцсон. Яг гоё бас нэг таарсан джинс өмд чинь гоё эдэн штэ. Тэгээд нөгөө өргөн өмд ч гэсэн бүр үнэхээр ингээд надаа амар томдод байгаа болохоор яг өөртөө таарсан өмд авсан. Тэгсэн чинь би өмнө нь бүр 38, 36 өмсдөг гэсэн чи би ингээ анх удаа 34-ийг авч үзлээ штэ. Тэгээ энэ бас юм гоё нэг юм хилэндүү материалтай яг джинс биш. Тэгээ энэ бас айгүй гоё таалагдсан. Өнөөдөр би өмсөж явсан штэ. Тэгээд
өсөж орохдоо энийг өмсөж явсан. Үнэхээр гоё таалагдчихж байгаа. Надад джинс өмднүүд байгаа. Гэхдээ бас нэг арай джинс өмднөөс нэг тийм өмсөхгүй нэг арай жоохон нэг өөр зэрэглийн юм зумд явхад бас джинс өмднийг жуулдаад идэв штэ. Тэгэхээр энийг бас өмсчихье гэж бодоод ийм өмд авчлаа. Таалагдчихж байгаа. Энэ бас Zara-гийнх. Zara. За тэгээд ийм торон цамц авсан. Тэгээд надаа ийм би өмнө нь ерөөсөө ийм торын юм өмсдөггүйсэн. Тэгээ өмнө нь өнгөрсөн жилийн үедээ яг Zara-гаас нэг торон харыг авсан чи тэр болохоор жоохон нөгөө нэг даун материалтай болохоор бөөстэйдсэн. Тэгээ энэ болохоор ийм синтетик юм шиг байгаа. Тэгээд бас илүү зөвөн харагддаг хар байсан. Тэгээ ийм хээтэй байсан. Тэгээд би өмнө нь харыг өмсөжсэн юм чи ийм хээтэйг өмсөж үзээгээд тэгээд энэ дотроо би хар ливч өмсөд энэ хар ливч өмсөд өнөөдөр өсчин рүүгээ орсон зөвөн харагдчихжээ. Тэгээ надаас бол ер нь энэ сексиг бол ингэж авч болохгүй байна гэж би одоо хүлээн зөвшөөрсөн учраас ер нь энэ өөрийнхөө секси байдал, секси энерги одоо хүлээн зөвшөөрье гэж бодож байгаа. 37 насн дээр л одоо яг альбиосоор хүлээн зөвшөөрлөө дөө. Тэгээ энэ нас үнэхээр гоё таалагдчихж байгаа. За өнөөдөр өсч явхад та нар бичлэг харсан бах те. Энэ. За. Зэнги сууж үлээж. Ай. За бүгдээ энэ хайрцагнуудыг хамтдаа тий. Nike сая амар гоё хямдарсан. Тэгээд би чи ингэж Black Friday энтрээр нэг юм авдаггүй байхгүй юм. Тэгээ анх удаа ингэ бас Black Friday-ийг хүлээн зорин юм авч үзлээ. Бас гоё юм байна. За хувц авсан байгаа. Ямар нэг хэвчээ. Энийг бүр гоё өмсөж үзэх үү хэвлээ. Нэг хата шортон ёбхэн шортог. Ёбхэн шортог. Юу гэсэн ч юм. Шорт ёбг. Түш томдохгүй байгаа. Хөрхөн байгаа. За. Яна томдохгүй байгаа юм. За энэ ийм One Piece эмиг авсан ш. Яна томдсон юм шүү дээ. Энэ болохоор бас ийм шорттой дотроо ингээ One Piece гоё ингээд наачиг бас спортлог энэ төр хувцалдаг хүмүүст гоё зүйлээсэн. Тэгээд хар баасан гариг гээд овоо хямдарсан байсан. Нэг адилхан хөлтөө олон юм авчаа да. За яах вэ? Энэ Nike бодолгүй гизэн гарна. Тэгээ энэ хоёрыг ингэж хослуулж өмсөе гэж бодсон. Одоо нэг сард би найзуудтайгаа теннис тоглох төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд тэрэндээ зориулж бас авсан. За өмсөж үзэх үү? Үзмээр ээ нү. За Nike за гэсэн дээрээ дахиад би Nike хайртай байгаа. Юу вэ? Энийг би бүр амар тийсээ атам хүлээсэн. Вау! Оо зүрхнээс гоё юм биш үү? Улаан өнгөтэй готл авсан. Би улаан өнгөнд амар дуртай байхгүй юу? За. Яа, тасархай юм шүү. За өмсөж үзэх үү? Гоё юм биш үү? Яг өөрөө ингэж сонгож юм авах амар гоё те. Нөгөө нэг хүн амьтны санал мандал орохгүйгээр энэ зүгээрээ мөгөөрэй гэхгүйгээр яг өөрөө бас ингэж юм сонгоогүй амар удцсан байна. Тэгээ надад бүр үнэхээр ингэж гоё энэ өөрөө юмаа сонгосон чинь. За эднэрийг өмсөж үзье бүгдээ.
гоё. Энэ пүүц надад бүр амар таалагдж байна. Энэ шорт бас амар хөөрхөн энийг хартаа. Шортын юуфг юм уу? Хөөрхөн гоё. Тэгээ материал энэ төр амар гоё юм байна. Материал нь бүр ингээд яг гоё. Миний хөл хуурайсан байгаа шүү. Энийг хартаа. Вау. Би энэ пүүцэндээ дурлалчлаа. Энийг хартаа. Вау. Энэ бас гоё нөө. Энийг хартаа. Амар гоё харагдаж байна. Бид бас амар эвтэх юм байна. Nice. Надаа яг ингээд йог могондоо өмсчих юм подолкос байхгүй байна. Гэхдээ энийг йогондоо өмсөхгүй. Хөлс болчихно. Ингээд чөлөөтэй хувцлах үедээ өмсөж болох юм шүү. Вау. Гоё юм биш. Би Nike. Вау. Гоё юм байна. Таалагдчих чинь болж шүү Nike. Сайн байна. Энэ бас хөөрхөн тий. Энэ гэхдээ би арай нэг сая би эмийг авсан бохгүй юу? Гэсэн чи эм нь жоохон том байх юм. Гэтэ хөөрхөн тий. Тенс тоглож моглохдоо бас ингэж шүү гэж тоглох юм шүү. За яах. Тэгээд би одоо левч үгүй энэ дотор нь бас юм нөгөө цагаан левчгнүүдээс өмсчүүлээс. За болох юм шүү. Жохон энэ нь ингэж том. Ингэж хэ. За та нар таалагдчих юм уу? Nike-аас авсан хувцас. Энэ пүүд бүр өстой гоё юм байна. Зэвүү юм тий. Час хийсэн удлаа. Энэ ингээ бас юм хөөрхөн дотроо шорттой. За та нар таалагдчих юм уу? Сэтгэлээ бичээрэй заа юу. За. Дараагийнх бас задлж өгөх байгаа. Энийг бас би авахыг амар удаан хүссэн. Тэг ингээл өөртөө за ийм юм авчих юмсан, тийм авчих юмсан гээл тэгээ өөрийгөө хоош нь тавиал хийдэж штэ эмхтэй хүн. Тэгээд тэгсэн чи сая ингээл энэ авмарсан хувцснуудаа өмсөөл үтсэн чи миний бүр дотор хүүхэд амар баярлаад байна. За дараагийнх бол жанчара UGG. Вау, хараач. Юу хөөрхөн лаг тавхаатай. Яа, ингэж өөрийгөө баярлуулаагүй ямар хөөрхөн UGG. Би бүр амар баярлаадах юм. Өөртөө баярлаа. Өөрийгөө баярлуулж байгаа өөртөө баярлаа. Ямар хөөрхөн. Хардаа. Одоо яг өвөл болж байгаа шүү дээ. Баншин буудан гоцгүй юм одоо юу вэ? Яг гоё дулаахан харагдаад идэв. Бүр авмаар санагдаад идэвсэн. Ингиж нэг авлаа. За. Амс өмсөж жагаад. Энэ бас Uniqlo-гоос авсан. Шинэ сүүлд авсан. Юу гэрийн хувцас тэгээд амар эвтэх юм бэлээ. Нэг зузаан биш. Тэгсэрнээ нэг нэгэмш бид амар гоё наалтаад тэг би унтахтаа бас өмсөд байгаа байхгүй юу. Тэгээд энэ айгуу гоё юм бэлээ шүү. Та нар бас Uniqlo-гоос юм авах хүмүүсээ юм. Ой ямар хөөрхөн эвтэх юм. Кавай гэж мэдээ. Хөөрхөн юм бэ гэж байгаа. Кавай. Ямар хөөрхөн. Тийм. Таалагдчихээн. Та нарт ямар вэ? Та нарт таалагдчихээн үү? Нэг тийм дулаахан ингээ cozy гоё би дэвтэйхөө хувцалмаар үедээ бас өмсөж болохоор байгаа зү. Амар хөөрхөн байгаа. Ингээд нэг гоё зузаан нөгөө светер энэ төр идэв штэ. Яг ийм нөгөө нэг арсны өнгөтэй, бэж өнгөтэй.
тэрэнд тааруулаад өмсвөл амар гоё дулаахан харагдахаар бас тийм. Хөрхөн байна. Надад л амар таалагдчих. Юу. За ингээд хамгийн сенсацтай Instagram дээр стори оруулсан готлаа харуулъя. Доктор Мартинс бас амар хүндтэй. Би одоо юмнуудынхаа үнийг хэлэхгүй яваад байгаа шүү дээ. Та нар мэдмээр байна уу? Тэг би одоо энэ авж байгаа яг чанартай готлуудаа хадгалаад, цүнхнүүдээ хадгалаад, охиноо том болохоор өгье гэж бодож байгаа. Миний охин ч удахгүй тэгээд бас том болол хөл мөлн. Одоо манай 12 дэх хүү надаас том өмсдөг болсон гэхээр чи миний охин одоо нэг 5 6-7 жилийн дараа бас ингээд наад чиг өмсдөг болчих واخгүй. Тэгээ би ийм чанартай юм зэмнүүдаа гоё өмсөж жагаад охиндоо өгье гэж бодоод байна. Тэгээд бас өөртөө ингээ гоё чанартай юм авч хадгалуул бас хэрэглүүл дараа нь охинд маань бас нэрээ очих юм байна гэж бодоод байгаа байхгүй. За доктор Мартинс задлаа шүү. Би аль нэ? Үдээсгүй байла loafers гэдэг загварыг авсан. Өмсөж үзүүлэх үү? За би энийг юун дээр юбкэн дээр өмсөж үзье гэж бодоод юбк авдирсан. Бас л хүнд байгаа шүү. Тэгээ эн чин цэвэр арьс. Тэгээд нөгөө энэ материал нь болохоор нөгөө цуяагаар одоо жирэлтдэг гэх юм. Эний чи одоо монголоор толгор материалтыг нь авсан. За надад одоо байгаа өөртөө өмс ийм л өмс байна. Дараа яг эндээ гоё нөгөө хөвсгөр жоохон өөр бас өмс авч өмсөж болох юм. Та ямар вэ? Юбкэн дээр хөрхөн байгаа зү. Надад яг юбкэн дээр ингээ өмсчих готлаас цөөхөн байгаа гэсэн баггүй юу? За ийм байна. Та нарт таалагдж байна уу? Тэгээ энэ дээр хөрхөн захтай цанц өмсөд, урт болтой өмсөд энэ шилэн дорхио өмссөн ч болно шүү дээ. Барыг ингэ зузаан хармаар тий. Тэгээд та нар тэгээд гоё юу хувц хонор фэшн сонирхдаг хүмүүс энэ готлаа энэ хувцаа ингэж тохируулж өмсвөл гоё гэдэг шүү энэ төргээд санал байх юм бол комментээр үлдээгээрэй заяа. Тэгээс хоолой тэрийг гоё хэрэгжүүлээ. Тэгээ надаас бүр маш олон хүмүүс ингээд нөгөө стори энтер оруулаад ингэхээр энийгээ хаанаас авсан тэрийг хаанаас авсан гэд надаас айгүй их асуугаад байдаг байхгүй. Тэгээ би асуухаас өмнө шинэ авсан юмнуудаа ингээд танилцуулчлаа. Одоо та нар миний авсан хувцснуудыг хаанаас авсныг бол ерөнхийдөө мэднэ. Та нарт хоолойгийнх нь худалдаа авсан юм таалагдсан уу? Сэтгэлээ комментээр заавал үлдээгээрэй. Тэгээд манай сувг subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дарж дэмжээрэй. Тэгээ энэ бичлэг таалагдсан бол цааш нь шеэрлээд тэгээд бүгдээрээ дараагийнхаа бичлэгээр уулзъя. Ямар бичлэг үзмээр байгаа хүсэл тавих юм бол бас коммент үлдээгээрэй заяа. Тэгээ би бүх комментуудыг уншиж байгаа. Дэмжиж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээ дараагийнхаа бичлэгээр уулзъя. Баяртай.